За эхлэхээр. Окей. Яа чи тэгээ үгүй. Эхлүүлэгдсэн байвал яах вэ? За шинэ дугаартай тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн дугаарт цэвэн дорч мань оролцож байгаа. За сайн бацгаана уу. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань шинэ форматаар явагдана. Тэр нь болохоор бид хоёр чамд тохиолдол өгнө. Тийм, ингээ case study өгнө. Одоо real life дээр болж исэн ч юм уу те. Юу хичээл хийхгүй шүү дээ. Үгүй хичээл бишээ. Зүгээр л дээр болж исэн юм нөхцөл байдлууд өгөө. Тэрэн дээр юу гэж бод, юу хүсэл бод. Тийм, чи тэрэн дээр тийм анализ бэлдээгүй шүү дээ. Тий. Чи тэрэн дээр тийм анализ хийх байхгүй юу? Тийм чиний бодол. Чи юу хүснэ ярьж боллоо. Тийм, тэгээд угаасаа эн чинь амар тийм controversial нэг тийм юу гэдэг дебет хийсэн үү? Ингээд тийм ярьж болох болохгүй. Ярьж сартаа шинэ. Тэгээд энэ case study-нууд нь болохоор яг тийм мэтгэлцээний шийдэл шиг зөв хариу, буруу хариу гэсэн юм байхгүй. Чиний гараа аллыг нь ярмаар гэдгээр ойлголоо. За тэгээд юуны өмнө өөрийгөө жоохон танилцуулах уу? Өөрийгөө. За чамайг мэдгүй хүмүүс байгаа. Цэвэн дорч гэдэг. Би сая хавар GMIT сургуулийн 4-р курсыг төгссөн. Тэгээд юу үйлдвэрлэлийн эдийн засгийн инженер буюу industrial эдийн засаг гэсэн мэргэжилтэд төгссөн байгаа. Тэгээд одоохондоо ажиллаараагүй энэ рекординг хийх хугацаанд. Тэгээд бодохгүй ажил орох төлөвлөлтөө. Тэгээ энэ рекордыг аплод хийж явах үед ажил орсон байж магадгүй. Хэдэн жил болох юм шиг. Тэр зүгээр 5 жилийн дараа аплод хийж энэс нь нэг ажилд орохыг хүлээж. Энэ самууха юм л. No offense зүгээр л тоглосон шүү. За эхний кейс л орё. Тохиолдол руу. За энэ болохоор ингээд нэг хүн ингээд ажиллагаа явж байгаа байхгүй. Тэгээ ажиллагаа. Окей зүгээр бari. Зөв битүүрийн дарааллыг тэгээ таарчлаа. Эхнийх нь мэрэгжил гэдэг. Ажил мэрэгчтэй холбоотой байхгүй за. Тэгээ ингээд хоёр санал ирж ажлын санал. За эхний ажлын санал нь болохоор айгүй цалин өндөртэй. Гэтэ мэрэгчлэрээ ажиллахгүй, 4 жил сурсан чинээсээ ашиг гарахгүй. Гэтэ цалин өндөртэй хийх юмд харьцангуй амархан тим ажил. Хоёр дахь нь болохоор яг мэрэгжлийнхаа дагуу ажиллана. Гэтэ цалингаа жоохон бага, жоохон баталгаагүй нэг тим ажил мэрэгжил. Тэгээд энэ нь болохоор мэрэгчлэрээ мөртлөө бүр цоошин салбар, цоошин хамт олон. Өмнөх нь болохоор чиний мэддэг салбар ч юм уу те. Арай туршлагатай салбар. My case дээр ярьдаг нөгөө юм. Тэр нэг тулгардаг кейс байх. Тийм байна. Хүмүүс бас яг түгээмэл тохиолддог бах тий. Тийм яг энэ юун дээр илүү тохиолддог гэхээр хүмүүс сургуулаа төгсөж байгаа хүмүүс яг мэргэжлэр ажиллах уу, чаддаг юмараа ажиллах уу дээр аяг тулгардаг байх. Би ч гэсэн өвдөө бас иймэрхүү юм тулгарч байгаа байж магадгүй л. Нөө хүн болгоны нөхцөл байдал ондоо байдаг шүү дээ. Тэр болгоныг өөрийнхөө яг ингээд specific тэр нарийн тохиолдол дээр буулгаж авч үзэж байгаад ямар ч гэсэн шийдвэр гаргах нь зөв байх. Ер нь хүн болгоны хувьд нэг нь тэр гэж хэлдэг. Гэхдээ зөвхөн би хувьдаа гэж хэлэхэд энэ дээрс нэг нэмэлт юм байна шүү. Энэ дээр бас нэг хит хитэн тийм add-ons байгаа байхгүй. Энэ ямар кейс дээр вэ гэхээр Монголын залуучууд тэгээ тэр дундаа дөнгөж сургуулаа төгссөн хүмүүс дээр гэж нэрлэж байгаа шүү. За. Хариултын тодорхойл. Тийм. Өмнө нөгөө мэддэг болсон ажиллаж салбар гэдээ байгаа шүү дээ. Тэгмэгтээ тэр салбар нь яг ямар салбар юм бол тэгээд яг өөрөө чинь сонгосон мэргэжил бас ямар мэргэжил юм бол гэдгийг мэдчихэж яг энэнд хариулт өгмөр байгаа байхгүй юу? Яг гэвэл одоо төгсчөөд яг хүн өөрийнхөө мэргэжлэр шууд ажиллана гэхэд бас айгүй асуудал ихтэй байдаг. Яг гэвэл тэр мэргэжлэр чинь ажлын оронтой ч юм уу олдож магадгүй, олдохгүй ч магадгүй. Тэгээд мэргэжил гэдэг чинь хүмүүс одоо ингээд бид нэг degree авчиж байгаа тий. Одоо бакалаврын одоо би бол үйлдвэрлэлийн эдийн засгийн инженер ч гэдэг юм уу. Тэгэхэд ажлын байран дээр үйлдвэрлэлийн эдийн засгийн инженер гэд хүлээгээд байж байгаа тийм юм бол байхгүй шүү дээ. Тэр degree чинь болгоомод өөрөө тийм өргөн хүрээ амарсан. Яг миний тохиолдолд зарим degree-нууд бол ингээд илүү наривчлсан байж магадгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бакалаврын зэрэгт ялангуяа мастер одоо PhD доктор хийгээд явангууд юм нь илүү наривчлагдаад илүү юу хийж байгаа одоо тэр гүнзгийрүүлж үзээд илүү сайн мэддэг салбараа илүү сайн ойлгодог болоод ирж магадгүй. Залуучуудын хувьд яг ихний ээлжинд бакалаврын хувьд ярьж байхад бол яг хийж болох юм бол айгүй өргөө хүрээтэй байхгүй.
Тэгэхээр яг чиний мэрэгжил мөн үү биш үү гэдэг дээр бас ингээ яригдангууд жоохон тийм дебейт хийж болохоор одоо жишээлбэл хөв дээрээ жишээ авч болно шүү дээ. Яг би яагаад нөгөө таарийн асуултыг асуухаар яг миний кейс амар ойрхон гэсэн мэхээр би бас одоо ингээд аялал жуулчлал газарт ингээд аягүй олон жил ажилласан тий. Тэгээд тэр нь бол сайн цалинтай байдаг ч юм уу тий. Одоо ингээд харьцуулахад тэгэхгүй би яг уулуурхай инженер гэсэн тал руугаа манай сургууль бол ингээд уулуурхай дээр суурилсан. Гэхдээ бас технологи руугаа бас одоо ингээд хөгжих боломжтой. Тийм болонгууд би уурхайд ажиллах аль эсвэл аялал жуулчлал ажиллах гэдэг надад ингээд сонголт гараад ирж шүү дээ тий. Тэгэнгүүт яг нь тухайн хүний ирээдүйгээ одоо ингээд career гэх юм те ажил мэргэжлээ юу гэж тодорхойлж байгаа шалтгааллах л та. Яг ингээд төгсөө гарсан байхад илүү их өндөр цалин авах бас илүү гоё те. Яг үнэхээр хүмүүс чинь төгсчөнгөтэй магадгүй эхний ээлжинд ажиллаж байгаа позишнэрээ бас ингээд нэг жоохон тийм social hierarchy ч юм уу те хооронд өрсөлдөг ч юм уу яг сургууль дүнгээр өрсөлдөг гэсэн бол төгсчөнгөтэй те ажлынхаа байраар ч юм уу те залингаар ялангуяа те магадгүй тиймэрхүү юм бас байж магадгүй. Тийм болохоор шууд ороод нэг гоё өндөр цалин авах тийм рүү орчих бас гоё байж магадгүй. Гэхдээ зүгээр л өөрийнхөө нөхцөл байдалтай ингээд ийш нь ороод би цаашаа яаж өгчих вэ гэдэг талаас хараад тэгээ би ирээдүйдээ ерөнхийдөө юу хийх сонирхолтой байна вэ гэдэг дээрээ тулгуурлаад сонголтоо гаргасан зүг байх. Яагаад гэвэл тэр нөгөө нэг төгссөн degree-тэй чинь одоо ингээд тэ инженер биш гэдэг юм уу те арай нэг өөр тийм мэрэгчлэр ажиллах боломжтой байсан ч гэсэн тэр чинь ирээдүйд магадгүй инженертэй ч эргээд холбогдох боломжтой ч болно те аль эсвэл тэрнийг одоо байгаа мэдлэгээ ашиглаад бас хөгжүүлэх боломжтой ч гэдэг юм уу те ерөнхийдөө 4 жилд бид нар чинь инженер боллоо гэх юм уу те бидний хувьд бол төгсөөд ирэхийн хугацаанд одоо нэг зөвхөн нэг маш нарийн юм хийдэг ч юм уу одоо ингээд нэг structure стрессийн бодол те яг хичээл дээр боддог гэсэн шиг бодлого бодоо тиймэрхүү юм бол хийхгүй шүү дээ. Ерөнхийдөө яг ажлын байран дээр гараад ирэнгүүт хаач ажилласан эхлээд тэрнийг эхнээс нь сурах хэрэгтэй болдог байх. Яг салбараа. Тэрүүн дээр яг 4 жилийн хугацаанд сурсан мэдлэг чинь ингээд нэмэгдээд ашиглагдаа те. Зарим мэргэжлүүд илүү нарийн, зарим мэргэжлүүд илүү open байж магадгүй. Миний хувьд бол industrial engineer гэдэг мэргэжил нэлээд хүрэх боломжтой. Ер нь аль ч салбарч гэдэг юм уу заавал ч уулуурхай гэх шаардлагагүй ингээд ажиллах боломжтой учраас би бол яг гаргаж байгаа сонголтоосоо магадгүй арай нэг жоохон өөр тийштэй уулуурхай гэдгээс жоохон өөр тийшээ ажилламаарч юм шиг санагдаж байгаа гэх юм уу яг хөвтөө. Тийм. Гэтэ сая жоохон ингээд ярьжсэн юм маань ингээд цаашаа ингээд анхны санаагаа жоохон төөр авчлаа. Гэтэ ерөнхийдөө зөвөр хэлэх юм бол in case хитрхи тийм энгийн гэх юм уу яг real world дээр байвал яг тухайн одоо чамд байгаа тэр хоёр сонголт чи яг юу юм тэр болгон ч амар тийм нөлөө бүхий байх учраас яг хуу хүн өөрийнхөө нөхцөл байдлыг шинжиж үзээд тэгээд ерөнхийдөө ирээдүйд би яаж хөгжих вэ гэдэг дээр л тулгуурлаад сонголтоо явуул зүг байх гэж би бодож байна. Тэрнээс ч бол нэн зөв нь буруу гэсэн юм бол ерөнхийдөө тийм байхгүй л тий. Угаасаа энд ямар ч зөв хариулт буруу хариулт байхгүй шийдсэн шүү дээ тий. Тэгэхээр чи ерөөхдөө бол айгаа дүүнх юм болов гэж тийм. За дараагийнх нь болохоор энэ болохоор хайрын асуудлын кейстэй яваа. За тэгэхээр дөнгөж ингээд харилцаанд ороод удаагүй хосууд байлаа гэж бодъё л тоо. Тэгээд нэг хид дэдэлцэн нэг сар нар болж байгаа ч юм тий. За тиймэрхүү хоёр хосууд гээд аль төрүүлж би чамд хайртай гэж хэлсэнд хожигддгоо гэд айгу олон юмнаас уншиж байгаа байхгүй юу. Тэнгүүд энийг яагаад вэ гэхээр аль хэдийн нөгөө нь хайртай шүүгээд хэлчихээр одоо за энэ угаасаа надад хайртай юм чи хаашаа л холдоо гэж те. Би тэгвэл бараг эсрэгээр энэ үнд хайргүй болж болно. Одоо нэг тиймэрхүү айгу сонин юм үүсдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи юу нэг тал дээр юу гэж бодож чинь. За таарч нэлээ бороо нээсээ асууж байгаа. Тань тэр туснаа. Ямар ч тийм креденшл байхгүй. Яг тиймэрхүү яриа амир их байдаг л да. Хосоод ярилцаан дээр тий ингээд хин илүү хайртай яванда maybe more hurt тий илүү
зовлон үздэг ч гэх юм уу. За зовлон үзэх гэж хаашаа. Гэхдээ ерөнхийдөө бол илүү гомдож дуртай. тийм нэг тиймэрхүү юмнууд байдаг юм шиг байгаа. Би бас яг шууд ингээ хэлэхэд миний яг ингээд энэ салбарт байгаа мэдлэг бас шууд тэл дүр ингээ хариултад бас хөрөхгүй байж магадгүй л те. Гэхдээ яг ингээд нөгөө хүн би чам тайртай гэж хэлчихэнгүүт тэр хүнд ямар сэтгэл төрдөг бол гэдэг нь аюу сонирн. Хэрэг ингээд чи нэг охинтой ингээд үргэлжлээ тэр ингээд нэг удаагүй самаар уулсны хатаараа би чам тайртай гэж юм бол амар тэр хүнээс хүлээжсэн хүлээлтэнд дуурчдаг ч юм уу те. Эсвэл за энэ хүн надад хайртай би энэ хүнийг өөртөө хайртай болгочлоо гэдэг нэг сэтгэл нь ханчдаг ч юм уу. Тийм. Ер нь иймэрхүү юм дээр ярихад одоо ингээд psychology гэх юм те. Энэ талаас ярих ёстой ч гэх юм уу. Одоо тийм хөндөх хэрэгтэй зүйлүүд аюух байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл relationship гэж юу юм бэ? Хоёр хүний харилцаа. Тэгээ relationship болгох юм ингээд те бид нэр л одоо хоёр хүн хамт байгаа юм ингээд үргэж гинэ гэж хэлжтэй мөртлөө тэр болгон ч тохиолдол болгон жоохон unique гэдэг юм уу? Хүн болгон өөр ойлголттой байдаг. Мэддэг юм шиг мөртлөө яг үндэ хинж хайр гэж юу гэдэг, харилцаа гэж юу гэдэг тэр болгоныг сайн мэдээд байдгүй. Өсөх хугацаанд ингээд бусдын жишээ гэх юм уу? Эсвэл кино номноос одоо ингээд хараад нэг жоохон тийм идеатай болчдаг. Тэрний юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө ингээд хоёр хүн бие биентэй хайртай байгаал хамт байгаалын үед энийг одоо relationship гэж байгаамаа гэдэг яг зүйлдөө. Гэхдээ яг ингээд relationship руу ороод эхлэнгүүт тэр болгоо ингээд яригдтгүй тийм нарийн шир юмнууд аюух байдаг. Харилцаа болгоо юм одоо нэг тийм яг 50-50 байдаггүй. Заримдаа одоо янз бүрийн инфлюенстэй тэгэнгүүтээ яалтчгүй одоо тэр харилцаан дээр нэг нь илүү арай жоохон dominant, нэг нь арай жоохон submissive магийн байдаг юм шиг анзаардаг байхгүй надаа. Тэгээд ихэнх тохиолдолд submissive нь одоо ингээд тэр би чамд хайртай гэдэг төрүүлээ хэлцдэг ч юм уу те. Тэгэнгүүт dominant нь магадгүй бас тэрний хүлээлт нь ингээд буурдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд, тиймэрхүү кейсүүд байдаг гэж магадгүй. Тэгээд өөрт чи юм тохиолдож юм уу? Надаа ёо. Өөрөөр нь төрүүлж хүнд хайртай гэж хэлжсэн мөлөө. Яг нэг хэлэхэд яг тэгээс нөгөө хайртай хэмжээний мэрэгэлтэй тийм удаа өргөж үзэж байгаа. Яг хэлж мэдэхгүй л байл л да. Гэтэ хүмүүс сонирхолтой байж магадгүй хамгийн сүүлийн за жишээ хамгийн сүүлийн үргэлж дээр чи домонд нэснүү submissive нэснүү. Хамгийн сүүлийн үр. За наач яг нөгөө эргээд яг үргэлжлийг юу гэж бодох вэ гэдэг дээр ингээ ирээд. Гэхдээ чи зүгээр тэгээд шууд хариулчихвал Гэхдээ зүгээр за битгүй за хамгийн сүүлийнх дээр би домонд нэсэн байх гэж би бодож байна. Гэтэ зарим хүмүүс тэгдэж штэ нөө нэг одоо ингээд цаг хугацаа өнгөрсөн дараа хайртай гэж хэлдэг гэж ярьж байгаа. Тэгвэл зарим хүмүүс нөө ингээд анхны харьцаар хайртай болно гэдэг штэ. Тэр талтай. Тийм байдаг болов. Анхны харьцаар дурлах уу? Тэр байдаг бах уу? Цэвэрээс гэтээ амар хурдны хүнд турладаг тий. Яг магадгүй. Тийм байх уу? Би ер нь тэгж ер нь амар амхар сайн болчтой байх гэж байна. Гэхдээ нөгөө нэг хайр гэж нэг юм байгаа, дурлал гэж нэг юм байгаа, шохорхол гэж байгаа, нэмээд infatuation гэж нэг юм байгаа тий. Янз бүрийн reaction одоо байхгүй юу? Тэгээд яг тэр анхны харьцаар дурлаад хоорондоо гэрэлцэн тийм ингээ сайхан амьдарч байгаа тийм тохиолдол байдаг. Би нөгөө нэг юмнаас одоо ингээ зургт мургатаар ингээ тиймэрхүү хүмүүсээ өөрсдийнхээ амьдралын талаар ингээ ярьж байгаа бас тэгээд нийлцсэн хүмүүс байдаг юм байлээ. Гэхдээ зүгээр тэр магадгүй миний бодлоор ингээ нөгөө нэг хоорондоо таардаг хүмүүс гэж байна шүү дээ. Хүмүүс би бинийгээ хараад ингээ гадны хүн үзмжээр нь ингээ татагддаг тийм үйл явдал байдаг. Гэхдээ тэр бол momentary нэг уддгүй. Яг харилцаанд ороод ингээ удаа үргэлжлээд эхлэнгүүд яг ингээ тэр хүнийг арай нэг гүнзгий төвшин таньж эхлээд яг тэр хоёр хүний характер бие биендээ тохирдгоогүй юу гэдэг асуудал хөндөгдөөд тэгээд тохирдог байвал ингээ цааш үргэлжлээ явна. Тохирохгүй байсан тохиолдол байвал тэгээд салцдаг гэх юм уу. Тэгээ нөгөө удаа тэрхээр бие биедээ нөгөө нэг харуулдаггүй байсан талуудаа харуулад эхэлдэг. Тэгмүүд тэр нөгөө нэг анхны харьцаар дурлаад ингээ амар гоё амьдарч байгаа хүмүүс болгонгод зүгээр ингээ статистик гэх юм уу. Ингээд амар олон хүмүүс ингээд дурлцж байгаа. Тийм дотор тийм probability тэгээд мангар жоохон хувь нь анхны харьцаар дурлалт хийдэг хүнтэйг анхны харьцаар дурлалцсан тийм азтай тохиолдол гэж л хэлэх байх та. Тэрнээс шил яг хүн болгонд ирэх юм бол биш байх. Цөөхөн тэрний азтай хүмүүст л ирдэг юм гэж би бодож байна. Гэхдээ байдаг. Тийм тиймэрхүү байдаг.
За дараагийн кейс тохиолдол нь болохоор одоо яг шинэ маань сургууль их гарт тохиолдолтой байна л. Ингээд залуухан за одоо юу гэдэг оюутан байгаа дээрээ залуу байгаа дээр амар олон юм туршаа үзчихийгээл те. Тэгэл нүд scholarship-тэй энэ тэтгэлэгтэй ч гэсэн холбоотой байдлаар хичээлээс гадуур үйл ажиллагаа ингээл амар хийгээл клубүүд оролцоод энэ тэр юм хийгээл ингээл өөрийгөө амар дайшлаа явааддаг. Тэгмэл тэрийг нөгөө талаас нь гэрийнх нь ойлгохгүй. Гадуур тур яваад энэ тэрийг ингээл тэр үндс ингээд тодорхой хэмжээний сэтгэл зүйн айгуу ингээд зүуд тусан штэ тэр нь ойлгохгүй. За тийм тохиолдолд ингээд тэр зүйлийг ингээд гэрийнхнийгаа дагаад за тиймдээ хэрэггүй юм хийгээд ингээд хаях хэвээр юу эсвэл өргөжлүүлээл гэрийнхнийхаа тэрийг дисэд ингээд байгаад тах хэвээр. Юм хийж юм бол их амархан хөргөжлүүл. Яг гоо мэдээж аав ээж гэдэг хүн бол бид нарт зөвлөгөө өгдөг, бидний замыг ингээ зааж өгдөг, тий бид нарт анхаарал тавьдаг, биднийг сайн сайхан байгаасаа л гэж бол хүсч бид нарт юм бол хэлж байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр энэ гэр бүлийн харилцаанд байдаг нэг тийм дутагдaltaй тал гэх юм уу? Гэр бүлүүд янз бүр заяа, янз бүр. Гэхдээ тэгж хэлж байгаа аав ээжүүд их хвчлэн одоо ингээд хитрхи хүүхдээ ингээд барих дуртай, контрол хийх дуртай тийм аав ээжүүд байдаг гэж магадгүй. Тэгээд тэр бол нэг талаас бас жоохон буруу л да. Мэдээж хүүхдээ зөв замд нь чиглүүлэх хэрэгтэй. Гэхдээ бүх юмыг зааж ингэж хязгаарлах бол цаад хүндээ бас нэлээд тийм дарамттай гэх юм уу санагддаг болдог гэж магадгүй. Хэрвээ одоо ингээд ямар нэг юм хийх гэжсэн чинь одоо хийгээ явж байгаа те цаг цаваа гаргаад магадгүй инженерээр сурч байгаа мөртлөө арай нэг жоо өөр чиглэл рүү одоо тэр өөрийнхөө бас давхар сонирхтой зүйл рүү одоо илүү чөлөөт цаг цаваа зарцуулаад хахад аав ч ойлгохгүй тиймэрхүү тохиолдол байгаа болвол ерөнхийдөө хамгийн түрүүлээд аав ээжтэй ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс хоорондоо нэг сууж ярилцаж үзээгүй мөртлөө ингээд дотроо бодоод тэр гэр бүлийн динамик ингээд жоо сонирн болоод ингээд хэлж чадахгүй ингээд бүх юмдаа ч юм уу яваад байдаг тийм тохиолдол бас байд юм шиг үлээ. Тийм болохоор эхлээд хэлээд үз. Тэгээд хэлээд үнэхээр ингээд аав ээж чинь ойлгохгүй чамаа бүр ингээд над хийж байгаа юм уу зогсооч гэдэг юм уу те ингээ хичээл рүүгээ анхаарч гэдэг юм уу тийм байгаад байвал бодох хэрэгтэй л те яагаад аав ээж чинь тэгж хэлж чинь чи ингээд нөгөө нэг өөрийнхөө хобби руугаа ингээ чиглэл явсан чинь хичээл чинь ингээд хоцрогдоод тэтгэлэг мэтгэлэг ч гэдэг юм уу тэр ингээ асуудалтай болж байгаа болохоор аав ээж чинь ингэж хэлж гинэ үү эсвэл чи хичээлээ бүгдийг сайн хийж байгаа тэгээд бүх юмд асуудалгүй тэгээд давхар хийх гэсэн чинь ингээ аав ээж чинь чамаа гүүгээд байна уу те танаа гэр бүлийн калчертой нийлдэггүй юм хийгээд байгаа болохоор чамаагүй гүүгээд байна уу тэр талаас бас жоохон нөхцөл байдлаа тунгаан бодох хэрэгтэй. Цэвэнийг нөхцөл дээр яг ямар байсан бэ? Энэ хоёрын ял төрлийн байсан. Тэгээд тийм ямар нэгэн асуудал гарлаа гэж тэртээ яаж дийлхийсэн бэ? Тохиолдож байгаа би ээж намайг яа мэдгүй. Миний хувьд гэтээ юу одоо дотор байранд очиод нөгөө нэг налаагт гэрээс хоол амьдэрдэн шүү дээ. Тэгээд тэрнээс гадна би бас нэг тэгэж бус түүхтүүдтэй адилхан ингээд гэр бүлтэйгээ ингээд баян бүх юм ингээд хэлээл яваал ингээд амар тийм informative гэх юм уу мэдээллийг гэрийнхэндээ ингээд амар сайн өгдөө шүү дээ. Би нэг тэрүүндээ жоохон муу байхгүй юу. Тэгээд манай ээж ч гэсэн ерөөдөө тиймэрхүү. Тэгээд бид хоёр нэг тэгж хоорондоо ингээд юм яриад байдаг. Тэгээд манай ээж намайг угаасаа за миний хүүгээс чадж байгаа гэл тэгээд итгэл явуулцдаг. Тэгээд яг үндэ чадчихдаг уу? Мэдгүй. Тэгээ чадсан сүүлийн жил бол чадсан юм шүү. Зэн чинь сүүлийн жилдээ тэтгэлэг гарсан. Тийм. Тэн дээр яг тэтгэлэг авъя гэж айгу хичээж жисэн жил үү. Бүр тэгээ тэрэндээ хөрсөн. Эсвэл зүгээр чи байж байгаа л гэл бүх болдгоор орсон уу? Айгу зорилтоор хөрснөө л гэж яахгүй юу? Тэтгэлэг авчих гоё л та. Тэгээд би жоохон их амар мундаг сурагч бол байгаагүй. Тэгэл орсон цагаас хойш алдаг оног нөгөө сургуулийн тэтгэлэг аваад явдаг байсан. Эхний жил нөгөө нэг даадын тэтгэлэг зарлагдсан жил даадын тэтгэлэгт материалаа өгөөд тэгээд харамсалтай авч таагүй. Тэгээд тэр жоохон сайд байсан. Жоохон харамсалтай. Гэхдээ тэгээд бууж өгөөгүй гэх юм уу? Ямар ч сан тэтгэлэг авах бол миний сурж байгаа хугацаанд бас ар гэрийн асуудал бас ингээд айгүй их нөлөө бүхий байдаг учраас тэрнийг авах зорилго бол үргэлж байсан. Тэгээд Азийн тохиолдолд ч юм уу. Тэрийг Аз тохиосон уу? Мэдгүй би айгүй том асуудал. Яа тэгэл тэр өмнө жилийн тэр хичээлийн нөгөө эхний нөгөө церемони болд нь шүү дээ. Нийлтийн баяр яа юу угаад байгаа юм бэ? Тэгээд тэр үед яг
Цэвнэ бүр амар баяр. За. Цэвнэ бүр ингээ амар баяртай. Тэтгэлгийн ачаа бүр ингээ амар баяртайсан. Сүүлийн жилээ чатлаа гэд. Тэгээд ихтэн за энэ хүнийг авах гэж айгүй хичээсэн, айгүй л амар хүсч мөрөөдсөн юм байна да гэд тийж бодсон байхгүй юу? Хичээсээ. Чатгараа. Тэн дээр одоо саний кейс нөлөөлж ин одоо бусад хоббигоо хөгжүүлэх ч юм уу те. Одоо энэ чи extracurricular activities Саний кейсийн нөгөө нэг анх ярьсан юм жоох алдагдчих шиг боллоо та. Тийм л дээ. Яг нөгөө нэг гэр бүлийн дарамттан дээр ярьж ясна уу аль эсвэл хичээл юу хоёрын голоос нэгийг сонгох гэсэн тийм хоёр өөр юм ярьдаг шиг байна. Тэгээд яг чиний сая асуусан асуултанд хандаж хэлэхэд бол тэтгэлийг бол 100% шууд дүнгээр гаргадаг шүү дээ. Бас ингээд тэр хүний идэх янз бүрийн шалтгаалж ин гаргадаг. Мэдээж хичээл бол чухал, хичээлээ хийх хэрэгтэй. Гэхдээ би бол хувьдаа тэгж хичээл рүү одоо ингээд бүх сэрүүн байгаа цагаа ингээд ширээний ард суугаад ингээд хичээлээ хийгээл тэгж бол чаддгүй байсан. Яг тиймсаа ингээд хаяа мөрөддөг байсан л та. Гэхдээ ялцч нөгөө характер юм болов юу юм бол сайн мэдгүй. Тэгээд амар удаан хугацаар сууж чаддаг. Тэгээд бас өөрийнхөө хоббигоор нэг сургуулийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцож байгаа аюу гоё. Тэгээд тэрүүнд бас оролцоод ингээд хүмүүстэй харилцаад ингээд явж ирсэн нь бас тэтгэл авахд нөлөөлсөн баха. Тийм учраас ер нь тэтгэлэг авъя, иймэрхүү юм хий гэж бодож байгаа хүүхдүүд байвал ерөнхийдөө хичээлээ тодорхой хэмжээнд ойлгоод дүнгээ сайн гаргуулад авч явахын зэрэгцээгээр бас сургуулийн үйл ажиллагаанд оролцох, ямар нэгэнд өөрийгөө дайчлах, өөрийгөө бас ингээд өөр чиглэл рүү хөгжүүлээд явж байгаа чинь хүмүүс харах юм бол магадгүй энэ зөвхөн хичээл хийдэг гэхээс илүү бас чамайг өөр төр сайн талуудаар чинь дүгнэх боломжтой байдаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол хийх хэрэгтэй. Хийж чадж байгаа бүх юм хийх хэрэгтэй. Тэгэхээр тэтгэлэгч ямар нэгэн зорилго тавьсан бол тэрний хажуугаар бусад үйл ажиллагаагаа гэр бүлийнхэндээ ойлгуулад тэгээ тэрний төлөө яаж ингээд өөр юмд оролцож өөрийнхөө талаас ямар ингээд self organization яаж зохицуулаад байгаа гэрийнхэндээ ойлгуулахгүй бол тэр дундаас inconvenience үүсээд бас юм болдог л хэ. За. Дараагийн кейс болохоор дотор иргэний эрүүл мэнд энэ гэхдээ цэвэрлэгээ мөрөлгөө биш шүү. За. Энэ болохоор шал өөр за кейс нь юу вэ гэхээр за манай дотор ир заяа. Дотор нэг өрөөнд ингээд 2 ойтон байдаг. Окей зүгээр нэг 2 ойтон байсан юм байна л та. Хүүхдээ 4. Би 4 амьдсан да. За тэгсэн чинь тэр 2 ойтон нэг нь өглөөний цагаар илүү хичээл хийдэг, нэг нь оройн цагаар илүү хичээл хийдэг. Тэнгүүлээ энэ хоёр ингээ хоорондоо айгүй зөрчилдөөд тэнгүүлээ хоорондоо жоохон маргалдах ч юм уу тий. Тэнгүүлээ энэс нь хамаараад хоёулынх нь ингээл амьдралынх нь хэм маяг алдагдсан шүү дээ. Тэгэд энэ эрүүл мэндэнд ер нь нөлөөлдөг үү? Нөлөөлөх бол яг алийн хүндэж нөлөөлдөг бол наадах чинь эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлнө. Хүн чинь ингээд одоо дотор байрны өрөө гэдэг чинь бидний амьдарч байгаа гэр тэ нэг утгаараа тэн дотроо ингээд 50 байж чадахгүй ч юм уу байгаа динамик нэг тийм сөрөг ямар нэгэн тийм тааш тохирохгүй бол тэрнийг бодно шүү дээ. Бодоо явангууд тэр чинь дотор чинь сөрөг менталити ингээд үүсэж бий болно. Тэгээд тэр чигээрээ яваад байвал тэр чинь явандаа ингээд mental health гэх юм уу тэр зүйл сөргөөр нөлөөлдөг. Хүмүүс mental health жоохон ингээд буураад эхлэнгүүд яадаг вэ гэхээр тэр нь эргээд physical одоо ингээд өдөр тутмын юмд нөлөөлж эхэлдэг гэх юм уу. Одоо ингээд өрөөнд дотроо happy биш байгаа учраас ингээд өөрийгөө сайн дайчилж чадахгүй. За ингээд хайчилдаг гэдэг юм уу. Юмнаас залхуурдаг ч юм уу. Тэр negative behavior одоо зан чанарууд нь илүү илэрдэг болж магадгүй. Үнийг би бас нэг иймэрхүү асуудалтай тулгарч байсан. Тэгээд надад бас тиймэрхүү байдлаар илэрдэг байсан юм шиг санагддаг байсан байхгүй. Зүгээр ингээд за одоо ингээд энэ жоохон тийм тааламжгүй байгаа юм чинь хичээгээд яхан ч гэдэг юм уу те заримдаа ингээд шантрах тиймэрхүү ингээд юмуд гардаг. Тэгээд энэ тал дээр бол яалтчгүй юм сөрөг нөлөөнүүд л байд юм байлээ. Тэгэхээр магадгүй манай сургуулийн policy бас амар сайн л доо. Зарим жил ингээд хамт бай гэсэн хүмүүстэй хамт байх хэрэгтэй. Зарим жил болгоод ингээд бид нар бүгд ингэж шийдэж өгнө гэл тэгсэн мөртөлтийн дотроос нь зарим хүмүүс нь нийлсэн ч байдаг ч юм уу те. Яг ямар байдалтай явагдаад байгаа нь бас жоохон ингээд яг тийм нэг тодорхойлсон тамиа байдаггүй. Тэгээд яалтчгүй бас бүх асуудлыг шийдэх хэцүүлтэй. Тэр чинь хүн болгон бие биентэй таарна гэж бол байхгүй. Тэгвэл ерөнхийдөө миний бодлоор ямар optimal solution байж болох вэ гэх юм бол
ерөнхийдөө эхний жил бол ялч юу хэнийг ч танихгүй, хэнийг ч мэдэхгүй шинэ оюутан орж ирж байгаа. Тэгээд амжаад үзээд суралцах. Гэхдээ тэр хугацаанд бас ингээд өөртөө адилхан майндсеттэй тий. Өөртөө адилхан хэрвээ morning person бол morning лиг night owl бол бас тиймэрхүү хүмүүсийг олоод тэгээд тэднэртэй хамт ойлголцоод амьдрах болов илүү амар юм шиг санагдсан. Надад бол тийг санагдсан. Тэгээд манай сургууль яг энийг дэмжиж оюутнууд тэр боломжийг ингээд аль болох олон оюутнууд тийм олгож өгдөг бол надад энэ тал дээр хамгийн их positive байж магадгүй санагдсан. Яг тэгвэл хөвдөө би бас энэ жоохон тийм personal магийн issue байсан байхгүй. Тэгээд үнэхээр одоо ингээд нөхцөл нь таарчихгүй тийм хамт амьдрах болчихгүй гэх юм уу. Ингээд тиймэрхүү нөхцөл байгаа бол ерөөхдөө тэр хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй, roommate-тэйгээ. Тэгээд өрөөгөө одоо ингээд зарим нэг өглөө содортой, зарим нэг нөрөө юм шиг дуртай гэж байна шүү дээ. Өрөөгөө тийм neutral zone болгох гэдэг юм уу тий. Яг ингээд тодорхой гаргаал өглөө чимээ гаргахгүй орой эрт дунд нь тэрнээс өөр юм хийх хүсвэл өөр орой хичээл хийдэг хүүхд өрөөнд очиж болно. Эсвэл нөгөө нэг юм study room ч юм уу тий. Ингээд тиймэрхүү тохиролцоогоо анханаас нь бүр ингээд гэрээ байгуулж байгаа юм шиг маш сайн гаргаад тэгээд тэрнийг зөрчүүл бас нөгөө нэг consequenceтэй тий хариуцлагатай байдгаар шийдвэл яг хөө тэгээд behavior адилхан биш ч гэсэн хамт байж болох байхаа нэгэндээ. Тийм манай өрөөнд бас тэгдэгс чинь өглөө хичээл хийдэг хүүхдэн зөвхөн айгу чимээгүй өрөөнд хичээлээ гэлдэг. Орой ихээр бол гэрэл мэл хасаад шүү дээ. Тэгэхгүй өөр хичээлийн өрөөлөө орж идэг гэсэн. Тийм хэрвээ энэ жил ингээд тиймхүү өөрөөр хүүхдүүдэд тарах юм бол иймхүү арга хэмжээ аваарай. Би бас нэг сэт хийдгээс ингээд өрөөнийх нь дээрээс таартгүй дөнгөж орж ирчээ. Ингээд нэг асуудал болоод өрөөн сэлсэн шүү дээ нэг хэсэг. Тэгээ ингээд өглөө шууд сэрэл хувцас өмшөл ундаа галтгоонд уцчих. Тэгэл гараа явдаг. Тэгэл арай яг гомхийнхаа өмнө орж ирэл орондоо орж уцчаад өглөө хувцас гараа явдаг. Тийм нэг тийм сонирхолтой шүү дээ. Тэгэхээр чинь жоохон тийм өрөөнд яах гэж яагаад байгаагаа ойлгохгүй тэгэл. Бас өрөө чинь ингээд гоё нэг тийм warm atmosphere ядраад орж ирсэн. Ингээд найзуудтайгаа ч юм уу ингээд өрөөнийхөнтэй гоё юм яриад ингээд амар тийм positive байвал айгуу гоё. Тэгэхээр тийм хүмүүсийг олох хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ямар нэгэн асуудал гарвал шаардлага тавьж зурцгаагаараа ерөнхийдөө сургуулийн одоо сургуультай албачуд юм уу, оюутны зөвлөлчд юм уу та нар туслах хүмүүс бол байгаа. Бид нэр шаардлага тавьж зурх хэрэгтэй. Тэгээд зүгээр ингээд за яах вэ гэж хайж бол. Тэгээд тэрээс хамгийн буруу чи өөрийгөө л зэлээсэж байгаа хэрэг болно шүү. Тэгээд нөгөө за яах вэ гэж хайхаас илүү ингээд нөгөө ярилцсан гэж байгаа шүү дээ. Тэгээд монголчууд яг ярилцаж чаддгүй юм шиг байгаа юм. Эсвэл хийх тохиолдолд зүрх байхгүй. За яах вэ? Төвччээ ингээ хайчи. Тэгдэг байхгүй. Тэгээд яараа дайданд гэв. Ингээ зүгээр хайчи би өөрөө ингээл ингээл болчих штэ тийм зүгээр төвччээ дөө. За хоёулаа нэг өрөөнд хэлээ гэж үгүй заяа. Тэгвэл ингээ за хоёулаа нэг төрчил үүслэе. Тэнгүүт ингээ би чамд ингээ ярилцах гал ингээ тэнгүүт чи үз. Хангив дий. Гээд ах юм бол ингээ ярилцах айгу хэцүү болчих واخхой. Би бол сонсчод өөдөж юм хэлэхгүй байхгүй. Өөдөж юм хэлэхгүй байна гэдэг чинь I don't give one ахгүй юу. Тэгэхээр чи ингээд өрөөгөөс нэг тэрнийг хэлдэг шиг neutral болох гэдэг айгу хэцүү болчихж байгаа байхгүй. Чи хэрвээ чи ингээд нэг жоохон дийд өгчих юм бол тэгээд хоёлаа ингээд хөрхэн ярилцаад neutral болох боломж байгаа байхгүй. Гэтэ одоо ингээд хүн болгон чинь тийм харилцаа сайтаж биш ч юм те. Янз бүр хүмүүс байгаа шүү дээ. Бүр ингээд literally бүр хизээж I don't give a гэсэн тийм хүмүүс ч байгаа. Яг нэнда. Гэтэ нэнда биш л те. Үгүй нэнда үгүй би чи нэндаг ямар нэг юм хэлэхгүй. Тэгээд тиймэрхүү юм байвал тэгэл яг хоо нэр өрөөнийхэн ч ойлгохгүй бол дараагийн шатны хүмүүстэй харьцах хэрэгтэй л баг л та. Тийм өрөмөрөөс ойлгох асуудал байж штэ. За дараагийн кейс нь болохоор ингээд нэг хүүхэд байжээ. Эртээ дээр үүтэй. Та нөгөө нэг юу дотор орны сүнс бүсний талаар ярихгүй юу? Гэтэ нэг охин байдаг шүү. Ноо дээлтэй охин байдаг гэсэн шүү. Дээл биш шүү. Би цагаан балаа шүү. Тэ охин байдаг. Ноо дeel шүү. Мэдгүй хоцтой. Цагаан алны тэндээс ирдэг гэсэн шүү за. Гурван давхраар байдаг гэсэн зарим нэртэй нэг аяа зүйлтэй. За алглаа. Гэтэ та харж ирсэн үү тэрийг? Гэхдээ би бүр харыг надад харагддаггүй. За нэг тийм baby shoe surprise гэж. За тэрний талаар ярив. Шинээр орж ирж байгаа хүмүүст сонирхолтой шматгах тий. Яах юм бэ? Өөрөө санаачилчаад. За. Яах юм. Нэг кат син болох. Окей, кат хийхгүй.
Би сайхан ахта Чист юм. Амар их л би сайхан. би харин сайхан ахта хардар зүйлж үзээ. Гэртээ юу? Тий. За. Яг нөгөө Гэртээ юм бол тооцохгүй. Гэхгүй болоо л тэгээд ингээд дотор орон түүхтүүд ингээд би харт дарлаа инглээ тэглээ гэл амар их ярьдаг байсан байхгүй юу? Тэгээд би тэрний нөгөө нэг коннект хийж чадахгүй. Яг тэгвэл тэр ойлголт байхгүй. Би уусаа жоохон тийм six sense match дотор жоохон дөжирцэн. Тэгээд тэгжсэн чинь сая хартар зүйлээ амар эвгүй юм байлээ. Тэгээ яалтч ингээд хартар угатай ингээд бодогдсон байлаа. Нэг даруулах ярьдэн штэ хөдөлж чадахгүй ингээд сэрүүн байгаа юм шиг. Би яг тэгсэн байхгүй юу? Тэгээ ингээд өрөөнд дотроо сэрүүн болцсон юм шиг мөртлөө хөдөлж чадахгүй ингээд амар майцтай ингээд байгаалаасаа. Тэр өрөөнтэй юу? Тий, яг ийшээ. За. Тэгээ би ганцаар байсан л та. За. Тэгээд зүгээр тэгээд яг хэлэхэд би бодлоо энэ болгоныг яг тийм six sense тал руу биш. Ерөөхдөө жоохон тийм scientific basisтэй хүлээж авах хэрэгтэй юм уу? Яг би ч одоо яг энерги гэж хэлж мэдэхгүй л те. Яг ингээд баримттай цаашаа. Гэхдээ ингээд нэг жоохон суурьтай ингээд тайлбарлахыг оролцсон юм чинь жоохон тийм scientific approach гэдэг шүү дээ. Тэгээ тэр талаас болонгод би маргааш өглөө ингээд сониучлаад интернетээс ч юм уу те ингээд иймэрхүү шалтгаан малтгааны талаар ингээд жоохон судалж үзээд тэгээ олон бицэн юм юу гэхээр хүн их олдсны дараа хардардаг гэсэн. Тэгдэг гэсэн. Тэгээ би тэр өөрөө яг таа бол их хитгээд. Яг унтахаа шин 12 хвчлээ. Бага хоолмол хийж чимэгтэй унтцсан байхгүй. Тэгээд яг тэр талаараа бас ингээд жоохон ингээд нийлж байгаа юм уу? Тэгээд шалтгаан байсан байж магадгүй. Тэгээд тэрнээс гадна ерөнхийдөө хүмүүс чинь одоо ингээд ямар нэг тийм докторгүй сэтгэл байдалтай байх ч юм уу те. Тиймэрхүү үедээ ингээд psychological ингээд амарч чадахгүй тэр чинь бас ингээд жоохон тийм өөрөөр хариу үйлдэл үзүүлээд те одоо нэг зүүдлээд хүн амарх хугацаанд бас нэг өөр misfunction болдог тийм тохиолдлууд байгаад тэр даруулах эсвэл тэр nightmare ч гэдэг юм уу те хардарах тиймэрхүү юм болж илэрдэг юм шиг байлаа. Тийм болохоор дотор байранд ингээд сүнс даруулах маруулах гэж бити яагаараа бас ингээд зүгээр хооллол зөвхөхгүй шүү. Талаас нь тий бас харж үзэж болно шүү. Тэг нэг тавар төрөөсөөс байдгүй. Юу танаа таварт байдаг үснэ. Танаа таварт хүмүүс сүнс харж байна. Ер нь ихтэй хөтөлсөн сард юм бол харсан ч юм бодд юм уу? Тэг чи. Тийм нэгийг л авахах явчихна. Зүгээр жаахан байна. Манай өрөөний хүүхдүүд хар дарж мардарч байсан гэж бол надад хэлчихсэн. Даруулж маруулж. Би даруулж байгаагүй хоёр. Үгүй ерөөсөө тавьж. Би яг энэ жил даруулсан. Би ойрхон хоёр дарууллаа. Тийм. Ингээд нүдэнээс нь чинь ингээд яг хүн байсан аахгүй яг шиг. Ингээд нэг тийг санагдсан байлээ. Тий ингээд тэр өндөр ингээд нэг жоохон харах нөхөө байгаа. Бос чирчээд нөгөө нэг хөдөлж чадахгүй тэрнийг хараад цаахгүй надад тэр бол үнэхээр эвгээс бицээ. Яа. Чихт нэр жигнэсээ ингээд гэрийнх өөрөө ингээд ерөн төрний хараад байсан юм тий. Угаасаа харагддаг бүх юм харагддаг. Чи тэгвэл юу ч хийж чадахгүй, хөдөлгөөн гарахгүй дуу. Та яг асуул асчихгүй заа. Тэгээ зүүд боллоо шүү дээ тий. Эхлэлдээ би ингээд автобусын дотор явчихсан заа. 8 жоохон тийм сонир мэдэрч дээ заа. Тэгээд амар сонир заа. Би ингээд сав авцсан автобусын дотор ингээд би багтсан зоохгүй. Тэгсэн чинь ингээд сандал дээр очиж суухгүй байхгүй. Тэгсэн чинь амар сонир заа. Ингээ хажуугаар ингээ баг хөлнөд орж ирсэн зоохгүй. Миний хөлний зэрэгцээ. Тэгээ би бүр ингээ гайхаа what the fuck. Тэгээ би ингээ гайхамтай ингээ хоош харсан байхгүй. Тэгсэн чинь тэр хөл хиний хөл байсан бэ гэхээр нөгөө нэг юун дээр shining mining дээр ч юм уу те юм он дээр солонгос кинон дээр нэг юм урт үстэй нэг юм нэг жоохон эйгүү палаштай цус модож болсон охтууд идэв шүү дээ те. Яг тийм хоёр охин суудсан ингээ ам нэг амар том ангаацсан над руу хараа инээгээдсэн байхгүй. Ингээ мангарыг муухай хар царайтай. За. Тэгээ тэнгуут нь би бүр ингээ тэндээс бүр ингээ genuine ингээ жинкнээс айж байгаа байхгүй ингээ. Yo what the fuck тэгэл би ингээл зүгтаал гэх юм уу. Ингээл тэндээс ингээ амар паниктаал яагаал. Тэгсэн чинь ингээ орчин surrounding ингээ өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэр автобус руу нэг очиод өөр нэг байршил руу нэг очиод тэгсэн чинь тэр дотор ингээ солигдчихсэн чинь нэг байршил нь юу байсан бэ гэхээр энэ өрөө байсан байхгүй. Тэгээ би анх энэ өрөөг ингээ танихгүйсэн байхгүй. Ингээ хаана байгаа юм бол би хаана юу хийж байгаа юм бол гэдэг олж мэдэх гээд ингээ чадахгүй. Тэгж жаад өрөөг ингээ харж яснаа ингээ жоохон таниад эхлэнгүүтээ энэ чинь манай өрөө шүү дээ. Би нэрээ сая ийшээ титэн цагт ингээ өрөөр гэртээ байж байгаа унтсан шүү дээ. Тэгээд нөгөө бодож эхэлж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр anxiety гэх юм уу тэр нэг айц ингээ байгаад байгаа. Тэгээ би ингээ хөдөлж чадахгүй. Тэгээ ингээ өрөөгөө ингээ таньж эхлээд ингээ ийм би өрөөндөө явж байгаа юм. Одоо босох юмсан гэсэн тиймэрхүү бодлоо төрж эхэлж байгаа байхгүй.
Тэгээд нэг хэсэг байж чадахгүй байж байгаад нүдэ ханаад ингээд нээсэн чинь өрөөнд дотроо ингээд яг сэрж ирсэн байхгүй. Тэгээд ингээд харсан чинь яг сэрж ирчээд ботсон чинь жоохон эвгүүлээд юм билээ. Яг өрөөнд харанхууд ингээд ганцаархнаа ингээд тэр мөр ийштэй шиг л харагдтал. Тэгээд амар тийм сони experience болоосоо би. Хүмүүс ч ингээд хар тараад ингээд даруулж маруулахтаа сүнс ингээ хараад идэг гэсэн. Сүнс хараагүй юм тий. Надаа яг ингээ харагдаж байхад би хамгийн анх юу гэж харж байсан бэхээр би тэр нэг хар нөхөө яриад байгаа шүү дээ. Тэр хар нөхөийг тэр нөгөө намайг хөөжсэн юуны нүүдэн гэж харж байсан байхгүй. Анх ингээ жоохон яг докторч байгаа үедээ. Тэгээ тэгж харагдаад байсан байхгүй. Над руу ингээ ширтээд байгаа юм шиг. Тэгж жаад ингээ гайгүй докторчод ирсэн чинь арай гайгүй. Авран доох монстер л болсон биз дээ. Тий. Хан дээр нүдэрсэн. Тий. Миний болохоор шал өөрөөсөө зүгээр ингээл байжсан гинт ингээд зүгээр шүнштэй байжсан гинт сэрэл нүд нэгтэл тэг ингээд нэгэл иргэн тавнаас зүрс хүлж чадахгүй. Тэг ингээд гаран дээр ингээд нэг юм дараад байгаа юм хэлсэн байхгүй юу? Тий, яг тиймэрхүү яг биен дээр ингээд нэг юм ингээд дараад байгаа юм шиг мэдрэмж. Тэгэл яг тийшээ ингээд нүдэрээ харсан чинь нэг юм амар нэрийн гар шиг юм харагдсан байхгүй надад. Тэг ингээд тэр ингээд дагуулаа харна штэ. Тэгсэн чинь ингээд нэг хүн зогсож байсан байхгүй. Ингээд орны нэг юм шатад тэрний хаж байгаа. Дөнгөстэй. За anyways. За. Гэтэ айж болохгүй сүртэй биш ээ. Гэтэ угаасаа scientific class нь хайвал зүгээр л хөвчлэн depression төсөл яасан дараалал хэлнэ гэдэг. Тийм. За одоо дараагийн кейс нь болохоор нэг хүүхэд байсан шүү дээ түрүү. Тэгэхээр ингээд айгу багаас ингээд дурдлаг соёлоор амар их явсан. Одоо юу гэдэг нь хөгжим тоглолт дуртай. Эсвэл жүжигчин болох ингээд жүжиглэх хавьяастай. Эсвэл амар спорттой сайн ч юу спортлогч тийм хүүхэд байжээ. Гэсэн чинь ингээд хичээл мэрэгчлээ сонгоолоод ингээд тахлах ангид ороод ирсэн чинь юу гэдэг гэрийнх нь чи санхүүгээр явах хэвээр илүү ирээдүйтэй гэдэг ч юм уу те. Чи инженер болох хэвээр илүү мөнгө олно гэдэг ч юм уу. Тэнгүүл тэр хүүхд ингээд яхаа мэдхээр болоод хэлж штэ. Тэр тохиолдол яг яах вэ? Тийм тохиолдож ирсэн юм. Тийм төрлийн хүн байсан. Гэтэ инженер бол те мөнгөийг бол олно штэ. Яг тиймэрхүү тохиолдол ер нь хүмүүст аяг байдаг л та. Тэгээд урлаг гэх юм уу, спорт гэх юм уу чинь хүн тэрний талаар passionate байгаа ч гэсэн аюу тийм докторгүй career ажил мэргэжлийн сонголт гэх юм уу? Аюу баталгаагүй. Тийм, баталгаагүй. Тийм учраас эцэг эхүүд маш санаа зовдөг учраас илүү баталгаатай, илүү дардан замыг хүүхдүүдэд зөвлөхийг хичээдэг. Одоо эдийн засаг ч юм уу, инженер ч юм уу тий. Тэд нар бол 4 жил сураад гарцсан байхад ямар ч гэсэн тодорхой хэмжээний guarantee бол байгаа. Одоо ингэ мэргэжлэр ажиллаа явах. Яг тэгвэл тэрний хэрэгцээ ажил мэргэжлийн талбар дээр бол маш их байдаг. Харин жүжигчин бол 100% дотроос 10 ч гэдэг юм уу те 5 ч гэдэг юм уу маш цөөхөн хувьтай тэр амжилтанд хүрдэг. Учираас ер нь энэ тал дээр эцэгчүүд аль болох нөгөө тал руу реалистик тал руу чиглүүлэх дуртай байдаг. Гэхдээ багаасаа үнэхээр ямар нэг юмдаа ингээд амар passionate байгаад тэрнийг ойлгодог. Тэр үндэд дуртай. Тим хүн байвал ер нь хобби гэж хэлж бас аашаа. Passion өөрөө ч хөдөлгдөг тэр зүйлээ хаяхгүй байвал илүү зөв гэж би боддог. Хоёулын энэ авч явбал. Тийм. Тэгээд бас миний нэмэх гэж байгаа санаа юу вэ гэхээр ерөнхийдөө зөвхөн жүжигчин болно ч гэдэг юм уу, кино урлагч гэдэг юм уу, спорт ч гэдэг юм уу тий. Ийм болох чи заавал ч олимпийн тамирчин байх шаардлагагүй. Чи заавал ч Холливуудын жүжигчин байх шаардлагагүй. Тэр салбарт чи ингээд хүрээлээд тэрнийг дэмждэг маш олон тийм мэрэгчлүүд хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл кино үедээ яг тэр киног авдаг нэг зураглаач, найруулагч, жүжигчдээс гадна тэрнийг зохион байгуулдаг хүн, одоо сет байлаа гэхэд тэр сетийг барьдаг хүн, тий? Бас л барилгын одоо тийм явж байгаа байхгүй юу? Спортын хүн байлаа гэхэд замагдаг спортоор арай багаж магадгүй. Гэхдээ тэрнийг бэлтгэдэг хүн тэр тамирчдад очиж бэлдэх ёстой жим тий. Иймэрхүү одоо ингээд туслах салбарууд аягүй байдаг байхгүй юу? Хөгжим байх юм бол саунд инженерэж болно. Тийм болохоор зүгээр ерөөхдөө боломжоо харж агаад чи үнэхээр тийм гоц аюустай бол яалч хүмүүс чамдаа марахгүй чи бол дуучин болно гэж явна шүү дээ тий. Тэгэхгүй өөрөө бас тийм мундаг биш юм шиг санагдаад ч юм уу. Тэгээ бас гэрийн pressure байгаад ар гэрийн тий. Арай нэг жоохон safe approach бай гэвэл заавал ч 100% энэ 100% тэр гэсэн юм шиг тий. Голд нь бас тэр хоёроо нийлүүлсэн тийм сонголтууд ямагт байдаг. Тэгээ тэр сонголтыг хайж болох хэрэгтэй гэж би бодож байгаа. Гурвалжчин л одоо бараг голын сонгоцсон хүмүүс тий. Инженерч биш, эдийн засагч биш тий. Гэтэ хоёулангийн мэддэг. Тий. Тэгээ бас мэддэг гэж биш. Тий. Тэгээ бас мэддэггүй ч шүү дээ. Industrial engineer хөвдлөхөд бол industrial engineer мэрэгжил маань
айгүй өргөөрөөтэй бид нэр эдийн засаг, үйлдвэрлэлийн процесс, менежмент, тэ маркетинг маш олон салбар руу орох боломжтой. Зүгээр industrial engineering пропаганда явж идэг нас үү. Тэгээд энэ олон салбар чи эргээд одоо тэр нөгөө нэг урлагч гэдэг юм уу, спортч гэдэг юм уу, юу ч үгүй тэр болгонд орчдөг байхгүй юу? Тийм болохоор ер нь заавал чи уулах хойш нарийн нэг өөр чиглэлээр ирээдүйд явж бодож байгаа юм байвал бас industrial engineer сонгож болно. За case study гэх юм цааш юм бэ? Зүгээр л асуулт заяа. За. Хүний ажил хэрэг ер нь танилын үрээр бүтдэг үү? Ер нь шулуух хэлээд бол бүтнэ. Яагаад? Танилын үрээ яг ажлын талбар дээр гараад ирэх юм уу? Одоо бид нар чинь ирээдүйд хөгжиж байгаа хүн болгоныг те merit дээр нь чадвар дээр нь суурилж аавн маав гэл тиймэрхүү юм яригддаг. Тэрний төлөө ингээд урагш налгаж байгаа хүмүүс шүү дээ те. Гэхдээ бодит байдал дээр яалтчгүй ямар нэг юм хийх ч юм уу те. Ямар нэг ажилд орох ч юм уу тиймэрхүү юм дээр яалтчгүй танилын өрөөний туслалцаа дэмжлэг илүү positive influence болт юм байлаа. Тэгээд одоо ямар нэгэн том юм ажил хэрэг хийгээд бүтээгээд байгаа шүү дээ те. Тэнгүүд тэрнийг чинь хийх маш олон хүмүүс хэрэгтэй болно. Тэрнийг чи таньж мэддэг байвал чиний ажил илүү хөнгөн хурдан явагдах боломжтой. Хэнийг ч танихгүй бол өөрийнхөө хийж чадах юмнаас гадагш гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яалтчгүй мэргэжлийн хувьд хүний хувьд ч юм уу магадгүй те хөгжиж гэж бодож байвал бас networking тал дээр анхаарал хандуулах зүйтэй байхаа гэж би бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө энийг хамгийн анх надаа хүн өөрийнхөө жишээн дээр ингээд тайлбарлаж байсан байхгүй юу. Тэгээд тэр яасан бэ гэхээр ингээд нэг тийм би нэг зундаа аялал жуулчлалаар явж байхдаа энэ хүмүүстэй танилцсан шүү дээ. Тэгээд тэр болонгод Хонконгийн нэг сонингийн одоо шин сонинж гэдэг юм уу те Монголын тийм сонингийн publishing printing house-ын тийм эзэн байсан байхгүй юу. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд тэр бизнесийг бол аваасаа өглөөд авцсан. Гэхдээ одоо та нар мэдж байгаа шүү дээ. Нөгөө нэг юу хүмүүс ийм сонир уншгаа болцсон, бүгд дижитал болсон тийм. Тэгээ бизнес формат нь өөрчлөгдсөн. Тэгээд тэр хүн надаа юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд аав нь тэр хүнд тэр бизнесийг хөлүүлсэн ч гэсэн тэр бизнес нь бол яг нэг тийм сүртэй тийм advantage бол байж чадаагүй тийм. Яг тэгвэл тэр бизнес формат угаасаа устдаад үгүй болоод тэр хүн өөр юм шинээр сэтгэх шаардлагатай болсон. Гэхдээ бизнес нь тийм нөлөө бүхий биш байсан ч гэсэн юу маш чухал байсан бэ гэхээр аав нь хүүхдтэй өөрийнхөө танилын хүрийг өвлөжүүлдээсэн гэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд танилын хүрийг өвлөжүүлдээсэн болохоор цааш нь тэр бизнесийг авч яваад өөр чиглэл рүү шилжүүлээд хуургаад бас амжилттай байх юм үндэс бол байсан. Тийм учраас энэ бол тийм чухал юм байдаг шүү гэд надад бол хэлжсэн. Тэгээд ерөнхийдөө Монголын зүрхс энийг тусгаж өгсөн байдаг шүү дээ. Аав нь бид хүнтэй танилцсан. Ахны бид газар үз. Тэгээд ерөнхийдөө бодоод үзээд networking бол чухал байдаг. Тэгээд ийш тийш янз бүрийн юмд оролцоод яваад хүмүүстэй харилцаа тогтоож явах бол хэрэгтэй л байдаг. За. Одоо ингээ уламжлалт хэсэг рүү оръё. Нэг киноны хэсэг. За дуу нь болохоор Ramblon гэдэг Led Zeppelin-ийн дуу байсан. Яа тэнд тогсонгүй. Тэр олон Led Zeppelin-ийн дуунууд бас. Тэгж инээсэн дээ. Lord of the Rings-тэй хамаатай юу? Lord of the Rings-тэй хамаатай. Хамгийн их хамаатай. Хамаатай шүү дээ. Яг оо таараа асуулт живэл өөрөө хамгийн дуртай нэг дуу ямар дуу вэ? Зүгээр л нэг дуу нэг. Зүгээр л амьдралын чинь анхаар олон мянган дурсан чинь нэг дурсан чинь тэр дуутай уялдаатай. Тэр лөө би нөгөө таараа яагаад нөгөө нэг тэр дуу дээр юу яасан асуулт марччихжээ. Гэхдээ тэгвэл одоо дуугаа өөрчилж болно. Үгүй. Тэгээд яалч дуртай дуу л да. Тэгээд яагаад энэ дууг сонгосон бэ гэхээр би ер нь хөгжимд амар дуртай. Ахаа мэднэ. Тэгээд айгүй олон тийм хөгжмийн урсгалууд, хөгжимчд, артистууд, жанрууд янз бүрийн байгаа те. Тэгтээ тэнд дотроос надаа ингээд хамгийн дотн тусдаг нь одоо хүртэл хамгийн анх сонсч эхэлжсэн хамтлагууд байгаад байдаг байхгүй юу? Яг тэгвэл нөгөө nostalgic гэдэг нэг feeling байдаг шүү дээ. Тэрүүн дээр бас үндэслээд юм уу бас хамгийн анх ингээд хөгжмийг судлах болсон шалтгааны одоо ингээд тэр цаана байсан тэр нэг хамтлаг гэдэг юм уу те.
Тэр бол ялч миний хувьд одоо ингээд Led Zeppelin, Pink Floyd гэсэн тиймэрхүү хамтлаг байсан. Тэгээд би 10 жил байхдаа ингээд 24 төлөө 9 студио альбом гаргасан байхгүй юу? Led Zeppelin. Тэгээд ингээл нэгээс нь нөгөөтг нь ингээл дараалал бүгдийг нэгтэйсэн дуус сонсоол ингээл луп тавьсан ингээл. Тэгэл байнга ч хөвчтэй ингээл сонсож явдаг байсан. Тэгээд яалтчгүй үргэлжлэх хугацааны туршид яг тэр хамтлагт амар дуртай болоод тэр хамтлагийн дуунууд ингээд айгуу тийм хоногцсон. Энэ дотроос яагаад Ramble On гэдэг дуугийн сонгосон бэ гэх юм бол энэ дууны нэг тийм feeling нь амар тийм chill маягийн гэхдээ бүр хитрхи тийм soft биш rock and roll биш. Тэ бас нэг тийм нэг жоохон тийм сонирхолтой мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Гэхдээ бас нэг талаас айгуу тийм амар амгаланг мэдрүүлж чаддаг байсан дуунуудын нэг миний хувьд. Тэгээд анх ингээд сонсчод амар гоё riffтэй, амар гоё vocalтай гоё дуу ингээд бодож ирсэн. Тэгсэн чинь яванда бас ингээд нөгөө Led Zeppelin-ийн түүх хүмүүсийн талаар ингээд судлаад эхлэнгүүд бас миний нэг өөр нэг дуртай амт ингээд холбогцсон байхгүй юу? Тэр нь байсан бэ гэхээр бүгшний зингээ бас амар дуртай. Тэгээд Led Zeppelin-ийн Jimmy Page, Robert Plant хоёр бас бүгшний зинд маш дуртай. Tolkien-ийн зохиолчдыг уншдаг. Бас тэрний талаар ингээд судалж мэдлдэг. Тиймэрхүү байсан гээд. Тэгээд дууныхаа lyric-нд тэр юунаас оруулаад өгсөн. Тэгээ би ингээд өмнө анх ингээд сонсож байхдаа ингээд дууныхаа lyric-ын дондор явж байгаа л Gollum ч гэдэг юм уу, Mordor ч гэдэг юм уу, тиймэрхүү үгнүүд ороод ирэнгүүт би ингээд гайхалтай юу бүхний зин талаар яриад байгаа юм багтаа. Явуулцдаг байсан. Тэгж жагаад бүр ингээд яалтчгүй яриад байгаа. Тэнгүүд бүр ингээд амар сонирхолтой болол нөгөөх ингээд судалж үзэл тийм биш дээ. Яалтчгүй тэр юунд дуртай байсан болохоор өөрийнхөө дууныхаа lyric-нд оруулж өгдөг тэр методологийн талаар. Тэгэл тим мэдээ дөрөнгөч ингээл хоёр дуртай юм нийлээл тэгэл вау гэл ингээл mind blown аа. Тэгэл яалтч юм миний амар дуртай дуунуудын нэг болсон. Тэгээд яг Led Zeppelin-ыг одоо ингээд илэрхийлдэг 10 топ дууч гэдэм үү. Тэр жагсаалтанд байн багтаад байдаг л дээ. Гэхдээ миний хувьд бол Led Zeppelin-ыг одоо ингээд essence-ийн ингээд багтаачдсан. Миний хувьд миний одоо ингээд харах өнцгөөс байлгаж чаддаг учраас энэ дуу би бас айгуу гоё татна хүлээж авдаг байгаа. Киноны хувьд болохоор Lost in Translation гэдэг. Тий. Яг тийм эмо. Интровертуудын төлөвтэй кино. Cause I'm sad. Би одоо ингээд урлагийн амар олон формат дуртай. Гэхдээ манай гэр бүл гэх юм уу? Ар гэр яг зохиолч хүмүүс байдаг. Гэхдээ тийм descriptive одоо ингээд visual эсвэл phonetic тийм дуу зааварчтай. За ингээд шулуугаар хэлэхэд манай гэр бүлд бас ингээд тийм барууны хөгжим, барууны соёл, барууны урлагийг ингээд амар тийм хүлээж авсан тийм хүмүүс бол нэг байдаг байхгүй юу? Тэгээд би одоо ингээд өөрийнхөө одоо бүх сонирхолтой зүйлс ингээд маш бага удаан хугацааны туршид ингээд нэг нэгээр олж нэгээл өөрөө ингээд сонирхолтой болохоор ингээд хөөж явсараад мэддэг болсон юм уу? Тэгээд анх кино урлаг руу яаж орсон бэ гэхээр би энэ Lost in Translation гэдэг киногаар дамжуулж орсон байхгүй юу? Яг бүгсний эзэнд амар дуртай тэр чинь амар хайдлаа талтай кино. Бүр яг ингээд номер 1 кино сэтгэлд бол өвд байдаг байхгүй юу? Гэхдээ кино урлаг гэдэг талаас бүр нэлээд хожим ингээд судалж эхэлсэн. Тэгээд тэрний хүртэл яадаг байсан бэ гэхээр би ингээд хоёрын төрлийн кино үздэг байсан байхгүй юу? Нэг эсвэл адлын удалтай акшн кино, нэг эсвэл комеди тийм. Би ингээ хүмүүс зодолж байгааг харахгүй бол надад уйдгарчсан. Эсвэл ингээ хүмүүсний хоорондоо тэнийг юм яриад ингээ инээлдэхгүй бол би ингээл драма piece мэстэй historical piece тиймэрхүү юм ингээл зурагтаар гарч байгаа гот ингээл тавьчаал үзэл. Яа, ямар дуртай. Нэг хүмүүс энийг яаж үзтiin бэ гэх. Төөгөө шиг тийм. Ингээл болоо мó? Зодолдохгүй мó? Ингээл болоо мó? Ингээл болоо мó? Тэр нөгөө Twilight гэдэг шүү дээ. Тэрний ингээ нэгдэр ингээ үзээгүй. Ингээл хоёрдугаар ингээл трейлер мөрөл гараад чинь амар сүртэй ингээл чон мон өсөрч гарч байгаа. Амар сүртэй юм. Тэгэл би ингээл дотроо энэ бүр үнэн тасархай кино дотроо болцсон вампирууд тэр werewolf-ууд хоорондоо зодтолдох юм байна гэл. Амар ингээл хайп болж байгаа л дээр үчи нөгөө нэг юу кинонод яг муухамдаа гэхдээ нөгөө ториодл чинь ингээд татчих үздэг шүү дээ тий. Одоо ч тийм. Тэгээд нөгөө нэг интернетийн хурд амар мó нэг кино ингээд бүтэн өдөржингөө татдаг. Тэгэл тэгдэгсэн дээ. Дуу муу бас. Нөгөө нэг удаан интернет дээр ингээл амар хайптай нөгөө хүлээгээл байгаа байхгүй. Тэгээд 2-3 өдөр ингээл татаал дуусан батна. Мангар яаж яхад нөгөө нэг камер эв заяа. Мангар хөгийн юм бичлэгтэй. Өнөөс аваад.
Тэгэл ингээл тавиал үтсэн чинь ёо бурхан минь зүгээр юуж болдгоо насаа. Тэр яг яалч юм уу гэнэсэн л та. Йоо, толет гоё шүү. Эхний ангил л гоё. Тэр хоёрдугаар анги дээр бүр юуж болдгоо зүгээр л нэг охин би вампирт өрхөө. Энд жадаа өрхөө. Нөө зодоо найзсан бэ гэл. Тэгэл нэг тиймэрхүү ингээд кино хүлээж авдаг. Киног тиймэрхүү байдлаар ингэж үздэг байж байгаад ахлах сургуультай ороод нэг өдөр жоохон тийм deep-сэн ч юм яасан ч юм мэдхгүй байжгаад тэр Lost in Translation гэдэг киног үзээд тэгээд яг начиг тиймэрхүү кино сонирхдаг хүний хувьд Lost in Translation бүр амар удахтай кино баймар шүү дээ. Ингээл ямар ч өрнөлөө байхгүй ингээл хоёр таних хүн бие биентэйгээ танилцаал ингээл зөвхөн хангаж хийсээр байгаа л тусчдаг. Чийлрэл ингээл байж байгаа л хоорондоо сүултээ ингээл ягаад ч мэдхгүй ингээл нэг юм шимжээс олцдог. Тэгсэн мөртлөө тэр киног би бүр амар шимтж үзээл ингээл цаана ингээд нэг тийм мэдрэмж төрсөн байхгүй. Тэгээд тэр киног үзэж тусаал бас ингээд mind blown болоод байна. Нэг тийм гоё дүүрц юмсэг мэдрэмж аваад бас кино бас юм байна. Сэгэрэ чамд ингээ хоосорсон юм шимжүүж төрөөгүй юу? Яг нөгөө тийм шин төрлийн жанрын кино үзэж байгаа гэдгээр арай тийм. Кино жоохон яг сайд маягийн л та. Тэгээ би тэр киног бол тэгж яг өдөө бол тийм сайд гэж бодол харж байгаа л та. Нөгөө Лала Ланди зарим хүмүүс сайд гэж боддог, зарим хүмүүс яг гоё гэж боддог шиг юм шүү дээ. Тэгээд тэр кино үзэж дуусчаад би кино гэдэг чинь арай ондоо юм байт юм байна. Тэ заавал ч хүмүүс зодтолж иж гоё байт юм байна. Тэгээ бас арай өөр юм тэрнийг мэдэрч болд юм байна гэдгийг ойлгоод тэгээд тэндээс хойш ингээд бас төстэй кино нөө тэ нөө IMDb-ийн топ байдаг кино тэ тэгээд дээр үеийн 40 50-аад оны 30-аад оны нөгөө нэг хар цагаан кино нөө тиймэрхүү ерөнхийдөө инди хүмүүсийн нэг үздэг жоохон тийм slow burn. Яг тийм трейлер гэдэг тий. Тэгэхээр IMDb-ийн бүх топ кинонуудыг үзээ. Дараа нь хоошны кинонууд үзээ. Дараа нь жоохон ингэж инди underground үзэж үзээ. Тэгэл тэндээс ер нь кино үзэж эхэлсэн болохоор тэр киног ер нь гэхдээ бас маш гоё кино. Ford юу тэ София Форд Коппола гэдэг нэг Godfather-ыг найруулагч ах нөхнийх нь хийсэн кино шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Тэгээ эмхтэй найруулагчтай бас тэр нь бас амар тийм онцгой. Өлөөс мөх тийм. Тэгэл амар гоё кино юм шиг таалагддаг. Яг гэхдээ хүн болгон таалагддаг л тийм. Би бас ингэ найзуудтай recommend хийгээд кино үздэг найзуудтай тийм. Зарим нэг нь таалагдлаа, зарим нэг нь таалагдсангүй гэж. Тэгдэг юм байлаа. Гэхдээ надад бол ялч ингээд юмны үе таалагнаж өгсөн тийм юм болохоор амар туршлагатай санагдав. Йоо, сайн тэгжсэн шүү дээ. Нэг тийм айгу хөнгөн, айгу тийм элдв янзын юм гардггүй кино гэсэн шүү дээ. Тийм юм бол би чамд нэг кино дараа нь хэлж байгаа заяа. Одоо нөгөө нэг нэрийг марцсан байна. Би саяхан бас энэний талаар ингээ хүмүүстэй ярилцж байгаад Монгол найруулагчийн залуу найруулагч хийсэн. Бас тийм сайн киноны талаар сонссон байхгүй юу? Саяхны кино юм уу? Энэ хавар гарсан баха. Тэр кино бол ялч төгс кино бол биш. Гэхдээ тэр чиглэл рүү явж байгаа Монгол найруулагчийн тийм кино гэж би бол сонссон. Тэгэхээр тэр киног л үзээрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр кинонд ингээд амар тийм цензуртай ханддаг болсон гэх юм уу. Тэгээд муу кино бол мууг нь хэлэх дуртай. So nice. За. Чамд өөрт нэмэлт хэлж ярих зүйл байна уу? Одоо юу? Одоо ч тийм яах вэ? Тэгээд сонсож байгаа хүмүүсээ баярлалаа. Намайг сонссон. Намайг споттыг сонссон. Сургуулийн коллегийн хийж байгаа намдаг бүтээлийг. Гэхдээ ингээд юм хийж байгаа хүмүүс надад амар таалагддаг байхгүй юу? Би ингээд юу Facebook дээр үлээ нэг гайд хийдэг залуу ингээд Монгол ингээд нэг юу хийчихсэн байхгүй бичлэг. Одоо ингээд бас влог маяг юм хийх гээл. Тэгээд тэр бодлоо яг үнэхээр мяа хийсэн юу байсан байхгүй юу? Recording, sound recording амар муу. Ер нь хоёрын ихний хоёр дугаар л ингээд нэг гэрэлтүүлэг бүр өнөө хогийн те. Тэгээ өөрөө ингээд юмаа ингээд старалт яаж чадаагүй ингээд яаж чадаагүй ингэж чадаагүй тэгж чадаагүй бол яг би тэрний анх үзэж байхад ингээд oh my god ямар муу юм бэ? Ингэж хийж байгаа бараг хийгүн дээр юм шүү гэж би бодчихсон дотроо. Тэгээ бодлоо би өөрөө бас нэг тийм хийх хэрэгтэй болоод тэгээд камерны урд суугаад нөгөө залуутай адилхан ингээд хийх гэж оролдлоо. Тэгэхээр хэцүү юм байлээ. Влог хийчихсэн юм. Влог жаа богино хэмжээний влог хийх гэж оролдоод. Үнэхээр амар ер нь бол хэцүү байт юм байлээ. Тэгээд хүнээс бас маш их юм шаардсан юм байлээ. Тэгээд би яг өөрөө хийж үзээд тэгээд ерөнхийдөө ойлгосон гэх юм уу. Бас ер нь юм хийж байгаа хүмүүсийг үнэхээр бас тийм respect, тийм хүндэлтэй, шин төрж байгааг тийм хүндэлтэй болсон. Тэгээд би ерөнхийдөө одоо ингээд ямар нэг юм хийж байгаа, бүтээж байгаа хүмүүсийг
ерөнхийдөө бол дэмжих дуртай. Тэгээд та За бидэрийг дэмжиж аваад баярлалаа. хөөрийн моралж чадахгүй. Окей. Кэшээр дэмжүүлмээр. Тэгээд тийм тааш бас ингээд цаашдаа мундаг юмгээрээ. За баярлалаа. За тэгээ битэр битгий ямар expectation тавиараа. Тэр чинь зүгээр have fun гэж. Тий, зүгээр chill шүү guys. Энэ их амар сургуулийн сурагчдын тоог 1000 болгох зорилготой подкаст бол биш. Зүгээр байгаа хүмүүсээ дотор нөрлөцгүй. Яа чөлөөтэй л гэсэн шүү дээ. Чөлөөтэй биш амар тийм offensive амар insult хийгээд энэ нас нэр. Дийлдик төгссөн. Одоо надад хамаагүй гэсэн шиг. Сайн нөө 9 сар болол ингээл 8 сар сүлэрч байгаа тийм anxiety-тэй болчихсон шүү дээ. Ага. Тэгчэл орох гэж байгаа. Йоо одоо яах юм баах вэ? Ингээл ганц өдөр ингээл амар бодож модож жоохон депрессд орчихсон. Юу лээ? Надад хамаагүй шүү дээ. Төгссөн гоё юм уу? Мэдгүй. Окей, за. За ингээд энэ удаагийн Зүгээр төөрөө штик. энэ удаагийн дугаар энэ төрөйд өндөрлөжээ. Цаг гаргаад барилцсан суусан баярлалаа. Тийм гэртээ өрсөн баярлаа. За тэгээд баярлалаа. За баярлалаа. 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 Bye.